Ээжэн болон үзэж байгаа та бүхэндээ энэ хоромчийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ гэрийн нэрийг эрэгтэй хүний нэрээр явдаг уу, эмэгтэй хүний нэрээр явдаг уу гэдэг талаар зөвлөгөө өгье гэж бодлоо. За, гэрийн нэрийг эрэгтэй хүнээс хамааралтай уу, эмэгтэй хүнээс хамааралтай юу? Ааваас хамааралтай уу, ээжээс хамааралтай уу? Та бүхэн бодоод доор комент хийрээ. За, гэр бүлийн нэрийг 100% эмэгтэй хүнээс хамааралтай байдаг байгаа шүү. За, яагаад вэ гэх юм бол нэг жишээ авъя тий. За та ингээд нэг гоё гэр бүлтэй үр хүүхдүүдтэй байлаа гэж үү. За тэнгууд эхнэртэй 2 хоног ч юм уу тий гадагшаа явахаар боллоо тий. Гэртээ байхгүй. За байя гэж бодъё. За энэ 2 хоногт яг юу болох вэ? Гэрт. Тий юу идэх үү, яах уу гэл тий. Эмэгтэй хүний гэртээ хурж ирэхэд яг ямар шүү байдал өгтөлөө тий. Энд тийм дундуй сундуй бохор заваан зүйлс тий. Хүүхдүүд нээж гэл тий нөхрөөс нөө ханаа ирсэн үү гэл бүр тий ингээл ундаг шүү тий. Тэгэл яг эмэгтэй хүн үрж ирээл бүх зүйлсээ тэгэл аршид цэвэрлээл угаа зүрлээ хоол унд тэгээл эхнэрийн нөхрөө асраал хүүхдүүдэд асраал ирэнгүүт тэр гэр бүл аим гоё болаал хүүхдүүд нөрлөө ээж ирсэнтэй гоё юм ээж би юм тийм ч юм дий гэл тий нөхрүүд нөрлөө ингээд тий гэл тий ингээл гэр бүлийн урамсгал шал өөр бол явдаг шүү дээ. Тэгэхээр тухайн гэр бүлийн урамсгал 100% эмэгтэй хүнээс хамааралтай байна. Инхээр одоо нөхрүүдэд эрчүүдэд хандаж хэлгээд та бүхэн маань тий гэрийнхаа урамсгалыг тий өөр ямар байлгамаар байна. Тэр хэрээрээ эхнэртэйгээ, ээжтэйгээ, эхчтэйгээ, охин дүүтэйгээ яг тэр хэрээр маш гоё харилцаарай. Тэдэртэйгээ гоё уян зөвлөгөө хайрцдаг, тэдрийгээ сонсдог, ойлгодог, тэдэртэй урам мийн үг хайрладаг, хайраа илэрхийлдэг, цэцэг бэлгэлдэг, тий? Гоё орой хоолнд давж явдаг, тий? Тэгээд тэр эмэгтэйчүүдтэй өөрт нь зарцуулах цагийг гаргаж өгдөг. Тий? Арийнхаа ажлыг өөрөө хариуцаад эхнэрийгээ тий ээжигээ гоё сайханд ороод дээр, хумсаа анзлуулаад дээр, тий? Гоё үсээ анзлуулаад дээр гээд тэдэртэй маш сайхан цагийг тэдэрт хайрлаж, халамжилж тэхийн хэрээр гэр бүлийн урамсгал маш гоё байх нь. Мөн нэмэлтээр эд баялаг аз мөнгөний нэрийг ямар байдаг вэ? Та бүхэн эрэгтэй нэр гэж боддог уу, эмэгтэй нэр гэж боддог уу? Та бүхэн гайхаж магадгүй ах. Гэхдээ эд баялаг аз мөнгөний нэр 100% эмэгтэй нэр байдаг шүү. Тэгэхээр та бүхэн маань яг нь эхнэртэйгээ эмэгтэй хүнтэй. За хамгийн наадах нь эмэгтэй хүнтэй хэрхэн ярьж харцдаг та бүхэн ажиглаад зэрэг. Эмэгтэй хүнтэй хүндлүүлгүй, бүдүүлэг, доромжилсан өнгө аясаар ярьсан юм бол та хизээж аздаг байхгүй. Мөнгө төрөө маань хүртэл ингэж бага орж ирнэ. Бүр орж ирэхгүй ч гэж магадгүй. Харин эсвэргээрээ эмэгтэй хүнтэй маш гоё илдэг зөөлөн харьцдаг тий. Тэдний хүндэлдэг, ойлгодог, сонсдог, тусалж хэмждэг байх юм бол танд хөөрхөн аз тохиогоол тий. Мөнгө төрөх хүртэл нэмэгдээл ингээд авдаг ах нэ. Тэгэхээр хажуудах эмэгтэйгээ маш сайн хайрлаж, ойлгож сонсож тэдэндээ цаг зав гаргаж тэхийн хэрээр та одоо хідэн цум буудаад байгаа мэдгүй аз эд баялаг тухайн гэр бүлийн урамсгал аж аргалыг та бүхий л зүйлсийг хожих боломжтой байх нь шүү. Гол нь эмэгтэйгээ хүндэлж хайрлаж тэдрийг гой сайхан үг хэлж эмэгтэйчүүд гой сайхан үг нь сонсох дуртай шүү дээ. Гой сайхан үг хэлж магтаж урамшуулж тэдэртэй өөрт нь зарцуулах цагийг гаргаж өгч байх хэрэгтэй хаана шүү. Тэдрийгээ баярлуулж агаарэ гэж зөвлөе. Тэр хэрээрээ та тэрийн нэр эмэгтэй хүн тэрийн нэргийтэй бүр хэд 100 мянга дахин танд үржүүлж өгнө. Тэгэхээр л таны амьдрал тэр чигээрээ аз жаргалтай, эд баялагтай, сайхан байх нь. Үр хүүхдүүдтэй хүртэл тантай маш гоё харьцдаг байх нь. Ээжтэйгээ гоё харьцсан, ээж нь хүүхдүүдтэйгээ гоё харьцах юм бол үр хүүхдүүдтэй хүртэл аав нартайгаа маш гоё харилцдаг байх нь шүү. Тэгэхээр маш амархан байна. Тухайн гэр бүлийн аз жаргал, эд баялаг нь эмэгтэй нэрийг буюу ээжээс эмэгтэй хүнээс шууд хамааралтай байна. Тэгэхээр эрчүүд маань ээж, ихч, эмээ, тэ охин дүү, эхнэр, охин хүүхдээ хүртэл маш сайн хайрлаж хүндэлж тэдэндээ халамжилж урам зориг өгсөйлж агаарэ. Тэдэртэй цаг цав гаргаж агаарэ гэж та бүхэнд зөвлөё. Тэгэхээр та бүр хэдэн 100 мянга дахин илүү их аз жаргалыг, эд баялагыг өөртөө татаж чадах нь шүү. За өнөөдрийн зөвлөгөө маань ингээд дуслаа. Дараагийн дугаар хүртэл баяртай.